Сайн байцгаана уу? Зулаагийн дотоод аяллахаа. Өнөөдрийн дугаараа Зулаанд Тайландын Пхукет арал дээрээс ганц улсын чи нэвтрүүлгийг хийхээр эхлүүлж байна. За сайн уу нэ за өөрийгөө танилцуулаад дугаар аяллаа эхлэе. За тэгье. За сайн уу? Энэ өдрийн мэндийг бүгдэнд нь хүргэе. За тэгээд намайг одоо Жамблын ганц зул гэдэг 1984 онд одоо Баянгор аймгийнхаа төвд эцсийн төрж байсан. Баянгорын хонгор нутгийн хөвгтэй шүү дээ. Тийм. Энэ зүүн наадмар чинь тэгэл танаа хонгор нутгаар чинь одоо хонгор нутаг дуугаар улс орон давлгааллаа шүү дээ. Тийм. Тэрний талаар сэтгэл. Тийм. Яг сүүлийн одоо 70 гаруй жилийн дараа одоо Баянгор аймаг нь анхныхаа арсланг бас үлгэдэж авсан. Энэ сайхан Батмагнайгийн залуу маань бас сайхан хонгор нутгийнхнаа магнайг тэнэлгэж те одоо бүхний босон хэмэр гэж ярьдаг та те яг ингээм Баянгорчуудын хямрыг өргөсөн тэгээ бас Монголынхаа бүх ард түмнийхээ хямрыг өргөсөн маш сайхан залуу үеийн одоо тийм сайн одоо арслан гарч ирсэн бид нар бол маш их баяртай байсан. Тэгээ хонгор нутгийнхаа дуу маань зөвхөн Монгол гэлтгүй өвөр Монгол одоо Монгол дуу сонсдог бүх газар одоо бас их шиглэж одоо хүн болгоны зүрх сэтгэл үлдсэн сайхан зам болж сайхан наацгасаа Баянгорчууд бид нар те. Манай ганц зул чинь уламжлалтын эмнэлгээр олон жил ажиллаж байгаа. Урд ангаах ухааны сургууль төгсөөд ирсэн. Тий. За миний хувьд бол яг хаа Дархны ангаах ухааны коллежийг бага юм зөвлөгчөөр төгсөж байсан. 2003-аас 5 онд. За 2005 оны намраас хүүхдийн ангаах ухааны сургуульд очиод 2010 онд уламжлалт ангаах ухааны хүний их хэмжээний мэргэжлээр төгсөж ялаа. За тэгээ Оросд бас нэг 6 сар орчим бас очиж ажилласан. За тэгээд Баянгор аймгийнхаа төрлөх нутгаас сайхан. Яг энэ дээр ингээд бас нэг гоё түүх орж иж байна л да. Бас ингээд амар тийм гоё. Яг миний урд нь би нэг оюутан байхдаа оюутан ангийнхаа хүүхдүүд ер нь бол юу гэж ярьдаг байсан ингээд би одоо гоё ингээд эмч болчоод те уламжтайгаа гоё эмч болчоод одоо хонгор нутагт амар гоё эмнэлэг нэ те ингээд дараагаар нь би Улаанбаатар хотод эмнэлэг нэгээд тэгээд хамгийн сүүлд нь одоо би олон улсад одоо танигдахгүйстэй Монгол ангаах ухааныг хөгжүүлнэ. Та Монгол улсад олон улсын Монгол эмнэлэг нэнэ зөвхөн Монголдоо Улаанбаатартай ч юм уу те. Нэн гэж бодчихсон. Одоо яг тэр оюутан цагийн яг ярьжсэн тэр хүсэл маань амар гоё биелсэн байгаа. Тэгээд 2010 онд Баянгор аймагт өөрийнхөө үүдийн эмнэлгээс ортой эмнэлэг болтон 15 он гэхэд бүр улсын төсөлд оруулсан модны итгэмжтэй эмнэлэгтэй болж авч чадсан. Улаанбаатарт 2016 оноос хойш одоо бараг сүүлийн 10 жил одоо гасралтгүй гам мэ тэгээд эмнэлгийнхаа салбарыг нэгээд одоо маш амжилттайгаар бас 30 ортой үйл ажиллагаа явуулж чадж байна. Энэ өөр бол би бас нэг сайхан бахархдаг. Тэгээ ер нь бол хүн болгонд ингээд урайлаад хэлэхэд хүн ирээдүгөө зөвгнөж мөрөөдөж чадах юм бол тэр бол ирээдүгөө харах цанх байдаг юм шиг. Тэгэл одоо бас нэг тод жишээ гэрч болсон болоо гэж бодоод байна шүү дээ. Тэгэл байх. Хоёлоо одоо нэг хүмүүс ярьснаар биг будагийн өгшөнд ирсэн байна л да тий. Буддын гүн ухаан, сэтгэл судлал, уламжлалт ангаах гурав надад зарим талаараа их холбоотой юм шиг санагдаад байна. Тийм ээ? Тийм. Одоо зарим хар нүглийг төвчих юм бол нөгөө зарим нүгэл хилэнцгийг үлдэхгүй төвчих юм бол гээд тэгээ зарим өвчнөд нэрвэгдэхгүй байхаар гэдэг. Тэгэхээр их тэр нэг холбоотой юм шиг санагдаад байна. Тийм, буддын шашны хувьд гэх юм бол одоо яг энэ одоо манай яг ирсэн байгаа энэ Тайландын Пхукет арал энэ бол үнэхээр буддын шашингаараа бас үнэхээр тий маш их сайн шүтдэг. Одоо баг миний амьдралд анх удаа харж байсан ийм том буддын одоо том гишүүн дээр Пхукет арал дээр ирж тий маш гоё тааламжтай байна тий Монголоос өөр газар буддын шашныг ийм өндөр хөгжүүлсэн юм шүү гэж харахад бас бахархалтай байна. За тэгээд тэр дундаа уламжлалт ангаах ухаан тий энэ дээр тэгээд уламжлалт ангаах ухаанд бол улсаа бие хэл сэтгэл гэсэн одоо байдаг тий яг энэ гурван одоо уур мунхаг дачаангуу гэдэг одоо сэтгэл зүй талаас ярих юм бол тий уур мунхаг дачаангуу бол одоо өвчний ойрын шалтгаан болж эхэлдэг. Уур мунхаг дачаангуу энэ гурыг одоо харьцангуй тэнцвэртэй байлгаж хүн эрүүл байдаг. Уурын хилэнгээр ч юм уу тий мунхагийн ч юм уу үгүй тэр дачаадахын хүслийн хэсэг тус маань тэр өөрөө өвчин болж авч идэг. Тэгээ уламжлалт ангаах ухааны одоо үндсэн гол онд одоо халуун хүүтний онд гэж явдаг. Хятад бол энгийн ангийн онд гэж явж байгаа тий. Яг энэ мэтчтэй. Буддын шашинтай болохоор яаж холбогддог гэхээр одоо 5,000% ондоор маш холбогдож өгч. Одон зургаан 5,000% онд тий. Тэгээд энэ 5,000% ондоор маш холбогдож өгдөг. Тэгээ ер нь бол уламжлалт ангаах ухаан бол
байгаль дэлхийтэйгаа тэгээд хүнийг сэтгэл зүйтэй ингээд зохицоор нь эмчилдэгээрээ маш үр дүнтэй. Европ анагаах хүн бол яг нэг шинжлэх ухаан дээр суурилсан шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа. Тэгэхэд уламжлалт анагаах хүн бол үнэхээр хүнийг ингээд те байгаль орчин сэтгэл зүй те бүх эрхтнүүдийн хооронд нэг л бүхэл зохицож үзээд тэгээд мөн чанар шалтгааны нэрж эмчилдэгээрээ бас маш их даваатай болдог. Тийм болохоор энэ сэтгэл зүйн шинжлэх ухаан гэдэг бол одоо миний боддоор өвчнийг одоо хүн өөрөө тэ эмчтэй шүтээд энэ хүн эмчилж чадна гэсэн тийм сэтгэл зүйтэй ч юм уу хандаж чадах юм бол тэр хүн бол 100% идэгрээд гарах байдал бол ажиглагддаг тийм энэ дээр тийм. Халуун оронд байхаар өөрөө ирэхгүй нөгөө төрлөх нутаг минь Монгол орн минь санаанд орж जैन тийм ээ. Тэгээд бид нар чинь их эрс тийс хүүхд уур амьсгалаа зундаа их халдаг. Жилийн бараг одоо 6 сар орчим нь хүүтэн байдаг. Тэгэхээр энэ хүүтэнтэй холбоотойгоор бид нар бас тийм өвчлөлүүд их үүсээд байгаа шүү дээ. Энэ тал дээр монголчууд одоо эд шуушин дээрээ гэх юм уу тий ер нь юун дээр ингээд анхаарах хэрэгтэй гэдэг вэ? Ерөнхийдөө одоо монголчуудын сүүлийн үед хамгийн их алдчихж байгаа харант дэлдэж байгаа юм бол одоо хавдрууд байгаа юм тий. Дараагийн дугаард нь сахарын өвчнүүд байгаа юм. Тэгээ энэ цус өтгөрч судас богдөрснөөс үүдэлтэйгээр дараагийн 3 дугаарт нь бол харуулт цаажилт гэдэг энэ маш хүнд өвчнүүд тусаа тий. За энэ монголчууд бол ер нь бол эртээр үеэсээ 100 болон махыг бараг иддэг байсан. Тэр дундаа энэ халуун чанарын өөх тос ихтэй хоньны махыг бол иддэг байсан. 100 бол сайхан ямааны юм өхрийнхаа борцыг цагаан идэтгээ хэрэглэдэг байсан. Одоо бол эсэргээрээ 100 бид нар гадна халуун нараар шатж байхад бид нар ч хорхог ихэд байдаг. Тий, хорхог идэж байгаа тий. Тэр дотор байгаа тэр нөгөө гаднаас халуун нар шатж байгаа дотроосоо дахиад хав халуун чанарын одоо хоньны достоо мах идэх юм байна. Одоо нөгөө энэ ангийн онлоо гэж байгаа хятадаар монголоор халуун хөтөн онлоо гэж. Тэгэхээр халуун чинь өөрөө аривдаад хэлчихэж байгаа. Гаднаасаа шалгаж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө илэгний үйл ажиллагаа өвчлөн маань дандаа нөгөө халуунаар үлдгэлтэй байдаг болохоор олцсон цус маань одоо илэг маань олигтой ажиллаж чадахгүй ч гэх юм уу те. Тэгээд энээсээ болоод цус маш өтгөлдөг, судасны аан их өөхөлдөг те. Тэгээд судасны их нарийсдаг. Тэгээд харуултууд үүсдэг. Тэгээд нөгөө цусыг хөтгөрөөд ирэхээр сахар маань одоо өөрөө нөгөө инсулин маань биед сахарын хэмжээ ингээд нөгөө одоо хатуртай хэмжээнд нь байлгаж чаддгүй мэтлэгээр ингээд сахарын өвчин. Тэгээд үнэхээр халуун өвчин хавдар гэдэг юм байна. Голцоо халуунаас үүдэлтэй хавдрууд үүсэж байгаа. Монголд бол одоо элэгний хавдар гээл, бөөрийн хавдар гээл, дандаа цул эрхтнүүдийн хавдар байгаа тийм. Яг эдгээр маань болохоор ингээд маш халуун аривцснаас үүдэлтэй хавдрууд Монголд дийлэх байгаа. Тэгэхээр бид нар монголчуудаа юу гэж хэлмээр байна гэвэл одоо 100 бол сайхан ямааны мах ээ. Би одоо энэ дээр хэлэх дуртай үг байна. Хятадууд Монголоос адууны мах ямааны мах хоёрыг ч авчаа. Хамгийн сайн чанартай сайн мах гэдгээрээ. Хизээч тэд нэг хоньны махыг голоозгуулаар нь авах тийм дургу. За яг наа нэг үр монголчууд нэг ганц нэг хэрэгж байгаа. Тийм учраас бид нар бол 100 ямааны махаа идэх юм бол сайхан цусаа сайхан шингэлээд авчна. Мэдээж бас ямааны мах эзнээс хойш монголчууд байна эртний үеэсээ хүүтэн усуудгүй те хойноос нь зарцааж төгжрөл болох хүүдэг. Тэр гамаа сайн барьж чадах юм бол бид нар 100 бол өгшин залуугүй ямааны мах идчих юм бол бид нар бас нэг тодорхой хэмжээнд те 10%, 30%, 20% ч юм уу те ингээд харуулт болон сахарын өвчнөөс өрсөн сэргийлээд явах боломжууд нь байна те. Одоо энэ дээр ганцхан сүүлд нэг юм жижигхэн бяцхан түүх ч юм уу те нэг аавгаа ярьжсэн юм сонсоход одоо дээр үед нөгөө 100 мах хоньны мах ч юм уу идэх боломжгүй ч юм уу гэдэг ямар нэг мах идэх боломжгүй учраас дээр үед одоо тодорхой хэмжээний нэг малын толгой мод чулуун мод зөгчдөг ч юм уу тийм үед ингээд мал залан толгой мод эргүүлчлээ гэдэг ч юм уу толгойн гимчлээ гэдэг ганц нэг хаяа мах гаргаж идчихсэн. Тэр нь маш ховор. Тэгэхээр одоо бидний гол одоо энэ хоньны мах гэж юмнасаас яа мэдээж хүүтний уйлдрал байгаа тийм эрсдэс суур амьсгалтай 11 12 1 сар 2 сард бол үнэхээр хоньны махаа гоё шинээр нь гаргаж идэх хэрэгтэй. Сайхан өвлийн эдчнэрээ л гэсэн үг шүү дээ. Шинээр нь гаргаж шууд амьдаар нь гаргаж ингээд авчирж байгаа юм уу одоо манайх ч юм бол одоо 22-ын товчооч юм ингээд гоё нэлгаанууд идэх ус тэндээс очиод харжаад шинээр нь 15 хоног дотроо идэж дуусгах хэрэгтэй. Хоньны мах ч өөр аймаг тослог учраас төлдөөгшин дотор байхдаа өөх тос ихтэй учраас дотроос нэгширж идэг, муудж идэг, чанараа алдж идэг. Тийм учраас монголчуудын одоо ганц өвчний бол гол шалтгаан болоод байгаа энэ хоньны махыг цаг үетэйгээ сайхан уялдуулаад шинээр нь идээрэй гэж одоо монголчуудаа зөвлөмөр байна тийм. Ёстой хэрэгтэй юм байна. Нэрээ ямааны мах гэж нэг монголчуудын хэрэглэн сэрүүддэг гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр тийм байна. Дараагийн ээлжинд бас ганц л эмчээс
асуухгүй ээж болохгүй бах. Бөөр нурууны өвчлөл манад их байдаг шүү дээ тий. Бөөрийн өвчлөл одоо нэг дээр нэг салаанд орсон чинь нэг охин надаас асууж ин ингээд ихчээ бөөр өвддөггүй. Тэгэхээр би хариуллаагүй. Монгол хүн байна даа ч та бөөр нэг жоохон өвдөхгүй болохгүй бахаа гэдэг. Гэж хэлэх хэмжээний өвчлөл ихсэн байх шүү. Тий, ер нь бол дамаа бөөр тэгээ дамаа энэ нурууны өвчин энэ хоёр бол ерөөсөө монголчуудын бараг 95% нь бас байдаг. Тэгэхээр хоолндоо зохицуулждаг те хувц сунараа зохицуулдаг. Яг энэ үед яг нэг тийм бас нэг өөртөө нэг арай арчаатай нэг хүмүүс байдаг да. Тэр хүмүүс бол нэг 45% юм шиг байна. Үндсэн 95% бол яг ажлынхаа ачаалаас ч юм уу те үгүй нөгөө өөрсдөө амьдарч байгаа орчны нөгөө ойлголт сайн нөхцөлтэй бишээсэж болоод ч юм ингээд нуруу бөөрийн өвчин бол тогтмол өвчлөөд байгаа юм монголчууд. Тэгэхээр энэ дээр бас бид нар маш сайн гамыг барих хэрэгтэй. Нуруу бөөрийн өвчин бол олцоо хүүтний үйлдвэрлэлд сэрүүн үйлдвэрлэлд хичгдэг. Бөөрөн мөн болохоор дандаа усыг гадагш нь ядгаруулж гаргадаг ер нь усан махбод их давмгаас иргэдэг учраас хүүтний цагт маш их өвчин эхэлдэг байна. Зуны цагт бол бөөр бол одоо маш сайн үйл ажиллагаа сайжирч те гадагшин шигнээ гаргаж чаддаг. Өвлийн цагт маш их даарах те хөрөх тийм үе. Тэгээ дээрэс нь өвлийн цагт хүүтэн одоо сүүл үеч ундаа ус их хэрэгэлдэг болчихлоо шүү дээ те. Тэрнээс бол бөөр маань ачаалаа дийлэхгүй, шээс цусаа ялгаж чадахгүй. Одоо гломрада нефрит гэдэг юм да. Түүдрэнцрийн өрөвсөл буюу одоо тэр хялгасан цуснуудын бөөгнөрөл чинь шээс цусаж ялгаж өгч байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр түүдрэнцрийн өрөвсөл монголчуудад маш их болцсон. Тэрнээсээ болоод нөгөө цус шээс ялгах процесс нь муудаад ирэхээр шээсээр уурыг их алддаг. Үгүй бол бөөр үйл ажиллагаа нь муудаад шээсээ гаргаж чадахгүйгээс болоод одоо нөгөө тулай гэдэг өвчин бас амар их болчихлоо шүү дээ те. Цусандах одоо цусанд одоо шээсэнд их нөгөө шээсний хүчил маань ингээд бүр шилний талс болтлоо ингээд биеинд хөрөмтлөгдөө тэр нь үе мөчнүүдэд очиж өөрөөсөө үүсгүүд одоо хөлөө ирэхээ уруу ч юм уу те үе мөчөөс үүсээд ингээд үүсгдэг. Ерөөсөө ингээд үеүүдээр ингээд амар их үүрвсдэг. Тэгээ үеийн дээр очиж өрөвслүүдийг маш зөөлий мөгөөсүүдийн их гимтээдэг. Ийм л асуудлууд их байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дээр бол хүн маш сайн ингээд эрүүл мэндийн мэдлэг сайтай те өвчсөн бол мэдээж эмчилгээ онш сайн эмч онштой ингээд онцлуулаад эмчлүүлээд хийгээ явах маш үрдүнтэй. Тэгээ ер нь бол одоо монголчууд одоо цаашдаа тий яг энэ нөгөө дээр үед одоо монголчуудын ганц алдаа юу байгаад байна гэхээр ерөнхийдөө бид нар өнгөрсөн түүхээ мэддэг үү? Улаанбаатар хот хэдэн жил болсон гэдгийг хэр баргийн хүнгээд бараг асуухад бараг яг л хотын хуучны хүмүүсд мэдвэл мэдэх бах тий. Монгол улсын түүх Чингис хаан гэхээс биш нарийн надын түүхээ ерөөсөө мэддэг үү? Хорч мэдэх байх тий. Тэнгүүд тэгээд монголчууд ямар хоолтой байсан бэ? Ямар эдээ ундаа хэрэгэлдэг байсан бэ гэж судаад ирэхээр тэрийгээ судалдаггүй те эсрэгээрээ гадныхан судаад бидний нэг сайн сайхан зүйлийг хэрэглээд ирүүл байгаад байдаг. Эсрэгээрээ бид нар тэрийгээ хэрэгэлдэг урдаа таарсан юм болгоно эцсээр байгаа өнөөдөр дэлхий дээр үнэхээр өвчлөлөөрөө бас амар өндөрт явж шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо бодох цаг болсон. Бид нар гаднаас хийсээ илүү яг өөрсдийнхөө нөгөө өвөө те өв дээдсүүд маань хэдэн зуун жилээр ингээд Монгол орондоо ийм хоол идээд те ингээ явбал ирүүл байхын шүү гэдэг тийм гаргаад ирчихсэн зүйлийг одоо бид нар эргэж судлаад яг тэр чигээрэл хооллох хэрэгтэй. Тэрнээс бол бид нар гадны алуу ногоотой хоол идэж гэдэг ч юм уу те ингүүл махан задлж идэл ингээд замбрааг ээж шууштай байгаа гэх юм бол бидний одоо байгаа үе те ирээдүйд бас монголчуудыг авч явах тийм залуу үе маань ч гэсэн ингээд дагтаагүй маш сул биштэй те өвчлөмтгий те тэгээд энэ улс орны яг одоо батчиж байх суур үндэс нь бол Монгол хүн өөрөө шүү дээ тийм. Монгол хүн байхгүй байх юм бол тэгээд Монгол улс гэж байхгүй юм чинь. Тийм учраас бид нар бас эрүүл мэндэд маш сайн анхаарал хандуулах цаг бол одоо бас ирсэн шүү гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. Тэгээд миний хувьд бол яг энэ талаар бол чадах хэмжээндээ телевиз, сошиал тий одоо хүртэл ингээ яриа сууж байна. Тэгээд нэг монголчуудаа мэдээлэл өгөөд нэг хүн монгол хүн ч гэсэн эрүүл байгаасаа нэг монгол хүн ч гэсэн битгий өвдөөсэй гэж би бас их хүн болгон зөвлөгөө өгөх дуртай тий. Баярлалаа. За Таиландын Пхукетийн Пхипи арал дээрээс хоёулангийн дараагийн ярилцлагыг үргэлжилж байна. Манай ганц бол чинь урд амгаах төгсөөд ирсэн юм шүү дээ тий. Урд амгаах төгссөн. Хятадуудыг би бол нөгөө мэдлэгээ босцтой хуваалцах их дургу гэж ер нь жоохон гадарлаа л та тий. Бид нар ямаа ер нь ялангуяа манай монголчууд нэг тийм мэдлэгсэг биш болохоор би бол заахтаа жоохон харан байсан болоо гэж бодож байна. Тий. Ер нь бол нөгөө хотод яг сурж байхад хамаа одоо олон улсын монгол эмнэлэг ч юм уу тий жомын ч юм уу ингээд одоо хятад монгол эмнэлэг ороод ч юм уу дадаг хийхэд бол яг тэр бол нөгөө багш нар нь яг ингээд яг энэ зүүнний цэг дээр ингээд гатуул яг тийм өвч анаа манаа гэдэгтээс нэг тийм яг тийм бидэрт бол яг
Нарийн буу зааж өгдөг. Яг нь дадлага хийж байгаа болохоор ерөнхийдөө бид нар хараад хажууд нь дагаа явж байдаг. Иймгүй байсан. Тэр дундаас бол яг магадгүй миний өөрийн хүний онцлог ч юм уу те. Яг юмыг ингээд нэг сурын мэдээ гэсэн амар хүсэлтэй байсан учраас нөгөө багш нарын нээжсэн сториг амар шууд очиж харцдаг те. Суц энэ үн дээр ямар суцсны онц тавьсан байна те. Ямар өвчний онц тавьсан байна гэдэг. Тэгээ хаана нь ямар зүй тавьж яана гэдэг. Тэгээ тэрийг маш их одоо хойноос нэгэ судалчихгүйгээд те. Тэгээ би нэг 1-р курсынхаа 2-р курсынхаа яг цагаан сарын амралт болсон юм а. Яг цагаан сарын амралтын дараа ирээд яг үлдсэн 3.5 жилээр дасралтгүй би жум юу байна гэдэг одоо чулуу багш хаасан багш те шумаа гэдэг одоо багш нарынхаа доор яг миний өөрийн багш байдаг чулуу гэдэг шид айфуу гэдэг чулуу багш байдаг. Тэр багштайгаа ингээд явсан. Тэгээд намаа тэр цагаан сараар үлдэхээр надад маш таатай санагдсан. Нөгөө өвөр Монгол оюутнууд байхгүй. Одоо янжуушин буюу одоо магиструуд байхгүй тийм нөгөө багшийн гарын хөлд одоо зарагдах хүн яг үлдсэн ганц одоо бийж байдаг ч юм уу тийм амгалан гэдэг одоо манай Москвад бас хувийн хэмжээг нээсэн байгаа. Манай найз дээр л хоёул байсан. Тэр учраас энэ зүйл маань бас нөгөө багш маань бас нөгөө гарын үзүүр зарах хүн ч байхгүй тийм өвөр Монгол гятууд нь цагаан сарын амралтыг явцсан байхад бид нар өөрсдөө тэнд яг дадлага хийгээд багш нартаа тусалж байсан учраас бид нар илүү юм сурсан болов гэж бодож байгаа. Яг урд нь нөгөө зааж өгдгөө ч юм уу тэгээрээ ингээрээ гэдэг байсан зүйлийг одоо тий сэргээр яг тэр үед содгоо хэмжээнд багш нартайгаа нэг ойр харьцаж тий юмыг арай дав авах болсон болов. Бас нэг юм арга чаргыг арай хийж авч байгаад арай илүү мэдлэг олж авсан биз дээ тий. Сая судс барих гэж ярьлаа. Судсыг ер нь яг ямар үед барил тохиромжтой байдаг вэ тий ингээд магадгүй одоо хүмүүс ч одоо алкогол хэрэглэснийхаа маргааш суцаа бариулах гэдэг шүү дээ. Ер нь суц барих тал дээр алкогол хэрэглээд нэг 3-аас дээш хоногоор алкогол хэрэглээгүй те ямар нэг архины хордохгүй зүгт эсэлтгүй үедээ суцаа бариулах хэцүүгээр тэгээд ерөнхийдөө хүн унтаад өглөө босох ч юм уу те нэг өдрийн 1 цагаас өмнө суцыг бариул маш онш өндөр хуваар зүв гарч ирдэг. Тий. Өдрийнхөө хоол ундыг хамаагүй халуун чанарын ч юм уу хүйтэн чанарын хоол идсэн шулаа ч юм уу суус багчаар өөрсдөө өгдөг. Гэтэ яг суус сайн барьдаг юм чинь бол аж цагт бол тэр өвчнийг бол олж чаддаг. Гэхдээ хүндээ илүү үзүүлэх хэвчтэй яг хүндээ оншин 100% тодруулъя гэж одоо бодож байгаа бол ерөнхийдөө өглөө нэг 9-өөс 12 цагаа орох ч юм уу те. Яг тэр үед яг ингээд одоо суцаа барьдаг маш үр дүнтэй. Тэгээд онцлогооч зүг бод. Өглөө бүр. Тэгээд Европ ангахт бол одоо нэг жишээ нь эхо тарахад өлөн дээрээ гэдэг шүү дээ. Тэгээ өлөн байвал илүү сайн уу? Тий, ер нь бол өлөн байвал те ямар нэгэн ходоод одоо бусад эрдэндээ ачаад өгөхгүйгээр яг өөрөөгөө цэвэр яг тэгээ унтаад сэрснийхаа дараа биеинд ямар өвчин байна гэдгээд баг эхо тарж байгаа юм шиг өвчтэй. Бодлогос Монгол цуц байж байгаа шүү дээ. Сүүлийн үед энэ цэсний өвтгөрөл их байна тий. Ер нь монголчуудын 50%, бараг 50-аас дээрлэх хувь цэсний өвтгөрөлтөө ууж хулуух та зарим нь одоо нэг цэснийхээ хүүдийг авчихсан байгаа. Энэ тал дээр ингээд бид нар чинь уг нь бол өөх тос харьцангуй эддэг арга юм гэж бодож байгаа тий. Энэ тал дээр зөвлөгөө. Тий. Энэ дээр бол ерөнхийдөө нөгөө яг энэ урдны бас бидний ревай тий. Тий. Бүпэти ревай яг ирэг дээрээс ярьсан шүү дээ тий. Яг тэрүүтэй адилхан яг энэ нөгөө цэс өтгөрөлт гэдэг маань ерөнхийдөө цэсийг бол илгнээс гарч байгаа хаягдлыг цуглуулагч гэж ер нь бол үздэг уламжлалт ангаах байна. Илгний цөв гэж ярьдаг байна. Тэгэхээр илгнээс гарч байгаа тэр шар бодис маань цус те одоо цусны иргэх цус мус үйлдвэрлэхдээ тэндээс гарч байгаа шар бодис маань цэсэнд цугларчиж байгаа. Тэгэхээр илэг үйл ажиллагаа эрүүл байх юм бол цэс маш шингэн байна гэсэн. Тэгэхээр илэгтэй ерөөсөө салшгүй холбоотой. Яг илгэн дээр ингэ наалдаастай шүү дээ цэс те. Уутдаг дотроо шингэнтэй юм уу? За цул ихтэн баггүй. Тэгээд тэгэхээр бид нар бол ерөөсөө нөгөө яриад идэг те 100 хоньны мах идэхгүй те холестерин бага идэг те за тэгээд арх дарсыг маш бага хэрэглэх ч юм уу те яг нэг тэр зүс төрөөд байгаа сүүлийн шалтгаан нь бидний хоол ундны буруу бишэлтэй холбоотойгоор дахиад хэлсэн. Тэгээд зүсээ ахуулцдаг. Аль залуу үедээ зүсээ ахуулцдаг. Тэгээ нөгөө зүс чинь өөрөө бас яг бас нөгөө арьсны толгор байдал те маш гоё шаргал зөөлөн эргээд нөгөө нойр учрахаа илхэндээ нөлөөлнө шүү дээ те уян гатан байдал тэгээ хоолны шигсмийг хэсүүц одоо сайжрахад бол маш хэрэгтэй. Тэр нь ингээд ажиллагаагүй одоо ч юм уу ахуулаа ярьчихаар одоо тэгээд бас үдцэн хугацаанд бараг те бас өөрөө асахтайсаа насаа тодорхой хэмжээнд хэд насаар бог настах ч юм уу иймэрхүү асуудал бол байна гарч ирж байна.
Тэр юун дээр бас асууя гэж бодсон. Сүүлийн үед хөгшчүүл загинжээлээ. Сүүлийн үеийн хүмүүс өөх тос идэхгүй, өөх тосны хэрэглээ багасснаас тий. Цүс ингээд дутуу ялгараад гэдэг. Загинж байгаа хөгшчүүл одоо үе одоо бидний хүмүүсийг зэмлэж байгаа сонсох. Тэр тал дээр. Тэр тал дээр бол яг ер нь бол нөгөө яг бид нар бол ингээд яг нас ахаад ирүүл яг өөх тос бол яг бидэрт хэрэгтэй л дээ. Дамаа ханаагүй өөх тос бидэрт маш сайн байдаг. Ханаагүй өөх тос маань өөрөө яг одоо дамаа энэ тосдог эрхтэн буюу одоо энэ эрхтнүүдийн үйл ажиллагаа явуулах дээр хан буян хатан чанарыг амар сайжруулж өгдөг. Тэгээд хамгийн нэгдүгээр тийм бол өндөр настай хүмүүс тос өөх сайн эзнэр нөгөө тархиндах нөгөө холестерины хэмжээ нь бас гайгүй тодорхой хэмжээнд нэмэгдэхдээ ханаагүй өөх тос тий яг уудчихсан тий дотор өөх ч юм уу тийм нь ч юм бол тийм ш. Надад бодлоор бол яг тэгж харж байгаа. Яг өнгөрсөн одоо бас нэг 10-аад жил яг хөлбөмбөж намгааханаар ингээд хөгжлийн ажиллагаа хийгээд ирэхэд бол монголчууд хоол унднаасаа тий дамаа энэ одоо хансан өөх тос хэрэглэснээсээ болоод бас яваа. Тэрнээс яг идж байгаа хувь тос боломж бас адил багтсан шүү дээ. Нэг нь ханаагүй бас биенд маш чанартай өөх тос гэж байгаа. Тэр нь бол илүү одоо цэс байдаг ч юм уу, тарих байдаг юм. Тэдэртэй маш давуу. Одоо шимтжээл өгчтэй уян хатан чанар маш сайжраад гэсэн. За ингээд энийг нэг хүмүүст хэлээд өгчих юмсан да гэж бодсон тийм яриад хэлээд өгчих өөр сэдв байна уу асуулт. Энд дэр одоо би өнөөдөр 2025 оны 12 сарын 26 тий 26-ны үед. Тэгээ би яг ингээд он 2026 оны одоо 1 сард бас би яг монголчуудад гол тохиолдоод байгаа тий яг өвчнийг одоо ихтүүлээд байгаа тий шалтгааны нарилгах одоо хамгийн анхны тий гэсэн мөртлөө маш өндөр хувиар одоо тэр өвчнийг дууруулах боломжтой эмчилгээг эхлэегээд зорьсон байгаа. Боломж хамгаалахын дээр бол одоо энэ хордлого тавьдаг эмчилгээ байгаа. Одоо монголчууд бол архины хордлого байна тий одоо өөх тос тий бахны хордлогонууд байна. Тэгээд өндөг мөндөгээд ерөөс ингээд ийм одоо зохисгүй үнсний хэрэглээс болоод маш хэмжээний хордлогонд ордог болсон. За ингээд хордлогыг ингээд дэлгэрүүлээд яхаар одоо баг цаг хугацаа орно. Яг бид очих ярьчих. Ерөнхийдөө хордлогонд охин ороод ирэнгүүт цус төрж байгаа. Цусын дотор гүйж байгаа цус төрөөд ирэнгүүт зүгтэнд ачаад өгч байгаа тийм. Тэгээд даралт ихсэж जैन, зүг дотор чиглүүлж जैन. Дамаа бой хүйд гардаг гүйж байгаа хялтсан цус буюу гаптар цуснууд руу бүглэрд үүсээд хүйд гар батараад. Тэгээд бүр хүнд хордлогуудад бүр ингээд талтдаг шүү дээ. Талтдаг гэж байгаа. Яг ийм хэлбүүд гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би яг энэ дээр яг ингээд би одоо өнгөрсөн 15 жил тасралтгүй яг энэ уламж санаа ухаанаар ингээд нэг 20-30 мянган эмчтэй явж байна одоо тий яг энэ туршлагаасаа ингээ харахад тэр хордлогыг цаг тухай бүрдээ тайлахгүй бол нөгөө хордлого маань тодорхой хэмжээнд иргэнгээр хийхэд ч юм уу ингээд нөгөө судасныхаа анд ч өөх болж нэ наалтж үлдээ зарцаад ч юм уу тэгээ судасаа их наривсуулаад тэгээд бусад эрхтүүдтэйгээ нэг одоо захын катар суснуудад бүгдрэл үүсгүүлээд ингээд баг багаар ингээд хүнийг ингээд өвчүүлж яах гэж би хараад байна. Тийм учраас би бол одоо тэр нэг 3 настай байна уу те 30 настай байна уу те 80 90 настай 100 настай байна хамаа авахгүй хордлогыг маш зөв тайлбар хэрэгтэй. Тэгээд бид нар бол хордлогоо сайн тайлжээд ирээдүйд одоо яг над дээр нэг юм жишээ байна л да зүгээр ингээд хоолундаа аятайхан зохицууд эзэлдэг те амруугаа орж байгаа хоолтой 100 бодныг хоньны мах идээдэггүй те мах хоньны мах эзэн ч гэсэн бид нар шиг ингээд гизээ цэрэг хийдэггүй те тодорхой хэмжээний 100 200 грамыг идээд нэг идээд өөрөөгөө тэгээ хойноос нь одоо шингэцсэн сайн хэрэгтэй юм уугаас урсан тийм хүмүүс байна над дээр хэлж байна. Тэр хүмүүс бол маш эрүүл байна. Түр ямар ч дарах байхгүй. 120 80-тай 120 80-тай зүрхний пульсын зааныг 70 75 ч өндөр нас гэхээр мэдээж тийм алдаа багс удаашин тань дарах байхгүй. Тэр тийм цэмбэр хүмүүс байгаа. Тэгэхээр монголчуудын яг нэг 100-ны нэг за бас 95-аас дээш хувь нь яг энэ хоолундаа зогсуулж чадахгүй байна. Тэгэхээр одоо миний гол зорилго бол одоо ингээд одоо нийгмийн эрүүл мэнд гэж яригдаад байгаа. Уламж намгаах хүмүүс маань ингээд судлаад үзсэн чинь урьдчилан сэргийлэх талдаа бас маш өндөр ач холбогдол болж байгаа. Энэ дэлхий дээр энэ дэлхийн одоо олон улсын судалгаануудаар ингээд харахад уламж намгаах хүмүүс маань өөрөө нийгмийн эрүүл мэнд юу өвчнөөс урьдчилан сэргийлжтэй нийгмээр нь яг өвчнөө хизээ хүндрүүлэхгүй байх уу те яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг талаар уламж намгаах хүний эмчилгээ онцлог маш сайн байна. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэнд талдаа би нийгмээрээ те мэдээж манай эмнэлэгт одоо бүхэн ирээд 7 юм 10 хоног гэдэг те ханууд игээд явах боломжгүй шүү дээ те. Тэнгүүд яг тэр хүмүүс зориулсан 2-оос 3 өдрөө хугацаад биеийн доо хороо гадагш дуулдаг. Тийм товч имчилгээ хийж өгөө гэж бодож байгаа.
тийш маш чухал. Тий, хүн болгон яг жилд нэг дор хаясныг их таргам ч юм уу те өвд бас холестерол иддэг хүмүүс бол баг 10-аас дээш 20 удаа хортонд орж байна. За одоо тургайд махшил багтаа гайгүй цус шингэндээ хүмүүс бол хамгийн багтаа нэг 5-6 удаа хортонд ордог. Энэ хортонд орж ийл гэсэн зүгэндээ ачаал өгчээ, зүгээ гинтээч, цусны хануудад ачаал өгчээ, цусны хануудаа нингрүүлчих юм ингээд маш олон эрсдүүд гараад тэгээд тэр өднөөс шалтгаалсан нөгөө сахарын өвчин маань, холестерин өндөрцөх өвчин маань, тэгээ харвалт маань гэдэг олон шалтгаанд өвчний уг суур үндс нь болоод байгаа учраас би энэ хордог тайлах хэмжлэгийг маш үр дүнтэйгээр монголчуудаа хийж өгөх юм бол би ирээдүйд урт наслах олон монголчуудыг бас хурдан хугацаанд ингээд тий хүнд өвчин усгүйгээр бас нэг хэдэн жилиг ч гэсэн илүү наслуулах тал дээр миний хийж чадах зүйл юм болов гэж хараад байна тий. Эхлээд яг бидний үзэл бодлол би эрүүл бол сэтгэл эрүүл гэж өдөр их ярьдаг байлаа. Одоо бас 20 жилийн өмнө. Одоо сэтгэл эрүүл бол би эрүүл болоод байна шүү дээ. Тэ? Бид нар бүр одоо би сэтгэл зүгээс болоод одоо самат төвшөндөө хүмүүс их орж ирж байна. Танаа дээр тийм үйлчлүүлэгчд хэр ирж байна. Ерөнхийдөө бол яг манай дээр сүүлийн үед нөгөө зүрхийн түгшилттэй хүмүүс маш ирж байгаа. Зүрхний пульс маш өндөрчсөн. 100 гарцсан тий нойр хөдөлтэй ерөөсөн. Тэгээд энэ нь одоо дамаа нөгөө цагдаа сэргийлэх шүү. Байнгын нөгөө нийгэм дээр нөгөө хурц одоо хүмүүсийн ай характертай аль болох нөгөө одоо нийгмээс жоохон тусгаарлагдсан юм. Тиймэрхүү байдлаар олон янзаар ирж байгаа л дээ энэ өвшингийн талаар харж байгаа бол. Тэгээд би яг ерөнхийдөө энэ хүмүүсийн сэтгэл зүйн хувьд бол бас Монголын өөрийн одоо нийгмийн одоогийн байдлаар хөгжиж буй орн гэдэг маань өөрсдөө ингээд юм болгоно гэдэг юм хамаагүй байдаг те одоо хувцсны хэрэглээ гэдэг ч юм уу те одоо эд одоо хогшны эд хэрэглээ байр савны гээл тэгэл гэр бүлч хүртэл одоо доктор байгаад байгаа шүү дээ ингээд амьдрал дээр гарч ирдэг тэнгүүтэл эргээл нөгөөх маань ингээд нэг мөнгө төрөх ч юм уу те гэр бүлийнхээ хар сарах юмнаас болоод одоо эхнэр нь тийм авч өгсөн гэдэг ч юм нэг юм хөө энгийн юмнуудаас болоод ингээд нөгөө хэрэглээгээ хангаж чадахгүй болохоор нийгэм маань өөрөө яг докторсож Монголын эдийн засаг өөрөө сайн тэлж өгч чадахгүй байгаа учраас ингээд байгаа болов уу гэж би хараад байгаа энэ дээр. Тэгээ над дээр ирж байгаа өвчтөнгүүдийг ингээд харахад би уламж танаа авахын талаас нь харж лимчилж байгаа шүү дээ. Тэгээ ингээд сэтгэл зүй зүрх түгшилтийн байдлуудыг би одоо ер нь яаж амжилж яах гэхээр ерөнхийдөө бас давхар хүмүүстэйгээ өөрөө би бол маш сайн ярилцаж. Би бол зүгээр нэг хүнтэй энгийн хүнтэй одоо ингээд хүний хүсэлтгээд 15-20 минут орно шүү дээ. Ингээд жоохон CD мэдээ уншаад ингээд нурууны суулч юм ингээд мэдрэлийн өвчин шалгаад удаж байгаа. А эсрэгээрээ тийм зүрх түгшилттэй те одоо дотор одоо 5 цул те 6 сав эрхтний өвчнөд хүнтэйгээ ингээд тулаад харьцаа. Тэр дамаандаа юм зүрх судасны өвчтэй хүмүүс. Яг энүүтэй ингээд харьцаад үзэхэд бол би тэр хүмүүст дор хаяж нэг 30-аас хамгийн багадаа минимум 30 байна. Тэгээд бүр цагийн ярилцсан. Тэгээ тэр хүн ингээд 8-аас 10 хоног хөвчих хугацаанд нэг цагийн ярилцах болно дор хаяж 4-5 удаа уулзалт хийж. Тэгжээс тэр хүмүүсийн сэтгэл зүйг нь бас барих. Тэгвэл болохоор тэдний сэтгэл зүйдээ өдөртөгдөд өвчин хөдлөд байдаг. Дотор нь бичимдаад, ууранд цуглдаал, зүрхэнд дийлсэл, ийм уугаал тэр дараа дардагдаг боловч өөрийнх нь доторх янз бүрийн нөгөө стрессийн шалтгаанд нөгөө бодлууд нэргэж үүсээд тэндээсээ болоод нөгөө стресс зэдэг. Тэгээ уламж дангаа ухаанд бол яг нөгөө урд бас халуун орн бид нөгөө нэвтрүүлгээ явьж байхдаа ярьжсэн те нөгөө уур мухаг тачаалгаар бас одоо ингээд те өвчний үүдэлтэй бас ойрын шалтгаан болох кийшар бадганы үүсгээд одоо өвчний улам дамжуулалт гэдэг тийм шалтгаанууд байна. Тэгээ тэр дундаа нөгөө хий гэдэг байгаа тачаал гэдэг байгаа байхгүй. Тэр хий өвчин маань одоо хүний биед үүсгэрээ ямар үүсдэгээр хийшар бадганы гэдэг халуун хөвтийг хийгээд энэ гурван маань харьцангуй тэнцвэртэй байх хэвээр. Харьцангуй тэнцвэртэй шүү дээ. Яг тэнцвэртэй биш. Харьцангуй тий ингээд дээр доороо тэгсэн мэт нэг яг нэгтийг яг тэгшин гэсэн үг биш. Гэхдээ яг харьцангуй тэнцвэртэй энэ байх тохиолдолд одоо хий өвчин өөрөө одоо дамаа одоо сэтгэл зүйн талаасаа тий хий өвчин маань ингээд хөдлөөд эхлэнгүүд хий давмгаал гэдэг эхлэхээр энэ хий маань өөрөө нөгөө хүний биеийн цусны эргэлт мөрөл бүх юм удирдах ярьж идэг тий одоо хүний гар хөдөлмөд лидер бол дандаа хийгээр удирдах байгаа. Тэгэхээр яг энэ удирдах байгаа тэр хий өвчин маань ихсээд хий давмгаал гэдэг ирэхээр ерөнхийдөө сэтгэл зүйн өвчин болоо явчихж байгаа. Тэгээ энэний хүндрэлүүд бол маш амар аимшигтай л да. Ерөнхийдөө нөгөө солио өвчин рүү шилждэг. Сэтгцийн өвчин маань ерөөсөө солио өвчин рүү шилждэг. Тэгээ энэ хөдлөх цаг хугацаа маань уламж тангаа хонд бол ерөнхийдөө бол хаврын цагт хий өвчин хөдлөнөө салхишуурах хөдөлдөг тий. Салхишуурах дэгддэг тий. Хүний аас аран шин докторгүй болдог, хурц хурдан болдог. Энэ үед одоо нөгөө жинхэнэ нөгөө хүмүүсийн маань
одоо бие бас хаврын синдром гэдэг. Тийм, синдром гэж. Бас эмтэй холбоотой байна тий. Тийм, ерөнхийдөө бол хавар болоод ирэхээр нэг хаврын уур цаг ороод ирэхээр бүх юм ингээд нахаал нэгдүгээр тэхэлтэй бүх юм хөдөлгөөнд орж ихтэй амьтаа болж эхэлдэг ингээд нөгөө бүх хөлдөө юм маань хисч эхэлдэг. Энэ үед болохоор ингээд бүх юм хөдөлгөөнд ороод ирдэг учраас хүний ирэтэн одоо эрчимч гэсэн хий усгаж гэсэн өөр амар ингээд эрчимжээд эхэлж. Тэгээд ирэнгүүт нөгөө хаврын цаг чинь нөгөө зүрхний өвчлөлчд ихсэж эхэлчихэж байгаа. Тэгээд хүндрэнгүүт нөгөө хий солио, галзуу, дэмий ярилт те. Одоо магадгүй нөгөө шараатанд ч юм уу, сэтгцийн тасагт ч юм уу, өгөөл нөгөө мэдрэлийн ядаргааны тасагт хүмүүс гівтэх маань оншроод ирдэг ч юм илүү. Ингээ энэ мэтлэнгээр нөгөө хаврын хүмүүс маш их ядардаг. Мал хуйчтай Монгол маш их ядарч эцдэг те. Яг ийм нэг юм тарчиг цагаар ерөнхийдөө бол энэ хий өвч маш их хөдөлдөг. Тэгээ энэ өвчнийг бас ангаахад бол яг уламжлалт ангаах нь юу яриад гэхээр ерөнхийдөө яг шар эдийн ундааг бас шүтэл гэдэг л дээ. Ер нь бол шар будаа, шар тостэй хүнийг аль болох нөгөө тайван байлгах те. Тэгээ нам сэлүүн газар бас байх хэрэгтэй гэж ярьдаг. Одоо бид нар сэтгэл зүйн өвчтэй хүмүүс ингээл ганцаарыг наваачаал өрөөнд ториод байгаа бас нэг талаас уламжлалт ангаах хаан ч гэсэн нөгөө сэтгэл зохистой хүнээр нам сэлүүн газарт хий өвчнийг дардаг гэж байгаа. Одоо сэтгэл зохистой. Одоо би нэг уурын өрөөд ч юм уу хүүхдээр ч юм уу үгүй бол нэг арай өөр тэг хөсний хүн авчирч ирэл тэр хүнийг харуулаад нөгөө наашил зандраа тавиад мэдээж ойлгомжтой тэр хүн сэтгэл зүйн өвчин маань идэвхгүй байгаа юм шүү дээ. Тэр хүний маш доктор тэр нам сэлүү орчин гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эмнэлэгт гэхээр бол одоо ганцаараа ингэ хөвтүүлдэг ч юм уу те гав ганцаар нэг өрөөнд те тэгээ өөрийнх нь хамгийн хайртай ч юм уу өөрийнх нь үгийг авдаг өөрөө үгийг сонсдог тэр хүний хажууд нь байлгаад тэр хүнээрээ цайг нь өгүүлээд тэр хүнээрээ нөгөө шар идэ ундагаа бариулаад ингээ хийх энэ өвчин идгэх юм байхад. Тэгэхээр ерөнхийдөө бол Монгол ягаад энэ хий өвчин Монголыг идээд энэ хэрэг түрүүний ярьдагтай нийгэмтэйгээ яг уялдаа холбоотой болчихдог. Монголчууд магадгүй мэдээж дор хаяж нэг 1500 ч юм уу 1500 долларын ерөнхийдөө хамгийн цалингийн дунд ч юм уу доод түвшин тийм түрээд те монголчууд идж уухтайгаа өмсөх зүгтайгаа болоод ирээд те аль болгоно тэр мөнгөөр яана тэр зээл яана те өнөөдөр тэр компанийнхаа татварыг төлөхгүй бол энэ компани дампуурч байгаа гэдэг ингээд нэг тийм хүн болгонд өөр юм шиг нэг зовлон үүрээд нь шүү дээ. Тэр чин цаана өөр угтаа буюу тэр нөгөө сэтгэл хөдлөл амар хөдөлж байгаа учраас хий өвчнийг амар үүсгээд тэгээ зүрх судасны өвчлөлийг маш үүсгэж байгаа. Монголчууд бол нэгдүгürt одоо хавдраараа нэлээд өндөртэйгээр явж шүү дээ. Хоёрдугаарт нь сахар, үе мөчний өвч. Тэгэл 3 4-дүгürt ерөөсөө зүрх судасны өвч салах. Эхний тавд бол ерөөсөө байнгын 3 юм уу 4-т бол байнгын зүрх судасны өвч нь байх юм. Монголчууд ч өөрөө нөгөө өөх тос ойстринтэй мах хоолунд хийдэж уух юм те. Тэрнээсээ шалтгаалаад нөгөө бас судасны ханууд нь чихнэрээс те судасны хан чих өөхөлчдөг. Тэрэн дээр нийгмийн нэг дифференстэй судас их нарийнсаа судасны ханууд нөөхлөд их нарийнсан дээр нь дахиад нийгмийн юм стрессүүд ингээд маш хэмжээгээр одоо олон шалтгаан те хол болон ойрын шалтгаанууд ингээд үүсээд ирэнгүүт тэр мэн өөрөөс ингээд нийгмийг амар орой буцаа байлгадаг те одоо ингээд одоо бид нар нөгөө дээр үжид бол төрөмөн сүл өршөө гэдэгсэн баг одоо цахын хүн төрийнхөө баг сүл төр баг нулимх таны л нэг те одоо нөгөө ерөнхий сайж ерөнхийлөгч рүүгээ ингээд уурлаад уцаарлаа таанд тийж тухай нэгж тухай нэгээд ингээд ийм үсээд ирдэг. Тэгэхээр энэ бол нийтээр одоо нэг ийм монголчуудын сэтгэл зүйн хувьд ингээд ийм маш эвгүй хамааралтай болчихлоо шүү дээ. Сэтгэл зүйн өвчний хамааралтай болчих гэж харагддаг. Тэгээ ингээд энэ үеж дээр бол ерөнхийдөө бол магадгүй уламжлалт ангаах талаас яг бид нар ингээд чад хэмжээндээ зүрхнийхэн өвчний ч юм уу хийгийн дарах тал дээр явж байна. Мэдээж нөгөө би одоо чинь ингээд 10 хоног 8-аас 10 хоног гэвтэхт би тэр хүнтэй 5 цаг ярьж шүү дээ. Зөвхөн уламжлалтын юм чи өөрөө тэгж ярьж ш тэр хүмүүнийг арай нэг муур амаа тавихад нэг арай амын ирүүлээд арай нэг ам хурдаас ааруулж гэдэг ч юм иймэрхүү байдлаар хаацаа гасна гэж машинаар яг тэрнтэй адилхан арай дээр болгож чадчих واخ. Тэгэхээр сэтгэл зүйч одоо зулаа одоо чиний өвчсөн гэдэг ингээ хүмүүстэй ингээ нэвтрүүлэг хийгээд яг сэтгэл зүй бол энэ шинжлэх ухаан монголчуудад одоо маш одоо баг өвчин үүсгээд байгаа шалтгаануудын баг 30-40% бол энэс үүдэлтэй байгаа шүү гэж би хараад байгаа. Ер нь баг 50% ч магадгүй. Тэгэхээр энэ дээр одоо сэтгэл зүйчд маань хийх ажлууд бол маш их байгаа. Тийм ч учраас одоо би бас уламжлалт ангаах хамталтаараа ерөнхийдөө сэтгэл зүйн асуудлууд яг хүмүүс яаж ингэж над дээр уламжлалт ангаах хамтаар ямар имчилгээ хийлгэж байна те. Тэгээс ямар шалтгаанаас бол сэтгэл зүйн өвчин үүсээд сэтгэл зүйн бол хүмүүс яагаад доктор руу байна гэдэг талаас аваад ингэж энэ дээрээс тодорхой хэмжээнд ингэж өөрийнхөө өсвөр бодлоо хаалцах гэдэг те. Өөрийнхөө бас нэг өнгөрсөн 15-6 жил уламжлалт ангаах ухаан чиглэлээр сэтгэл зүй одоо сэтгцийн одоо энэ уламжлалт ангаах ухаанд бол одоо хий өвчин гэдэг ч юм уу солио өвчин бол маш олон төрөлд байгаа юм л да.
Шарын эрэхтэн шар гэд бас өвчин байдаг. Тэр шар өвчин бол дандаа нөгөө халуун чанарын өвчин байдаг учраас сая баданых бол хүйтэн чанартай гэсэн. Дандаа бөөр давм гайсан те толцоо хүйтний өвчин хүйтний уйлралт хийдэг. Тэгвэл хүйтэн хоолунд нөгөө одоо мууцсан хоолунд ч юм ингээд нөгөө муу чанарын юмд хэрэглэхэд нөгөө үсч идэг. А шар хэрэг ингээд эсрэгээр ямар өвчин үүсгэж ирэх юм ерөнхийдөө бол нөгөө голцоо халуун чанарын өвчин байдаг. Халуун чанарын өвчин чинь одоо манайх нийлэг те даралт ихсэх, мэхлэх ихсэх. Тэгээд нөгөө одоо сая нөгөө коронавирус гэдээ гарлаа шүү дээ. Вирусын гаралтай өвчнгүүд, илэгний ВЦ вирусүүд гэдэг ерөнхийдөө халуун чанартай буюу халдварын гаралтай өвчнгүүд болохоор шарын өвчин гэдэг. Европ талаас бол халдварын гаралтай өвчин шүү дээ. Бактери, вирус, нянгаар үүдэлтэй. Тэр нь болохоор шарих болчихдог. Бадган гаралтай үүдэлтэй өвчин дандаа нөгөө цул эрхтнүүдээ барьсан. Дээрээс нөгөө хүйтэн давмгайлсан. Тийм өвчтөнгүүд байгаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө сэтгэл зүйн монголчуудын хувьд одоо сүүлийн үед маш их сэтгэл зүйн одоо өвчлөл маш их бүр давмгаалж ядсан шүү дээ. Одоо баг те зүгээр годонд явал бие рүү гашгарах чинь одоо бол бас хүнийг юм байх хэрэгтэй ч юм байхсгүй ч юм уу те хүн бие барьж сурах хэрэгтэй шүү дээ. Одоо 30 40 50 60 настай хүмүүс тэгэхээр зүгээр аль насны хүмүүс хамаагүй бие рүү арилдаг шаралдаг зүгээр ингээд сэтгэл зүйн ингээд тий удирдах чадхаа байсан сэтгэл зүйн одоо өвчлөл бол нийгэмд ингээд хүн болгон тодорхой хэмжээнд хувь эзэмшиж явж байгаа. Тэгээ одоо шарын солио гэхэд одоо шар бол болохоор нөгөө яг хөдлөх цаг нь хүртэл ингээд халуун чанар гэж байгаа. Тэгэхээр өдрийн халуун цаг нь хийзээ байлээ. Өд дунд байдаг тий. Яг тэр үед өвчин хөдөлдөг. Сонио. Яг халуун үедээ хөдөлдөг. Сонирмоос. Тийм бэ. Тэнгүүт нь шөнийн дунд бас хөдөлдөг. Шөнийн хүйтэн. Одоо шөнийн хүйтэн заяа эхлээд харанхуй болоод нэг орой нэг 10-аас 1 цагийн үед их хүтрээд тэгээ шөнийн дунд тогтоогон болчихдог байхгүй. Тэр үед халуун бас үсчихдэг. Өвчин хөдөлдөг. Бадга нь болоод ихээр эцэс төгсгөл хоёр дээр үсчихдэг. Одоо харанхуй эхлээд хүүт өргөөд ирэнгүүт бадга нь хөдөлж байна. Өглөөс хэрүү чиг буугаад нэг чиглэг болдог шүү дээ. Завсар үе. Тийм яг тэр үед ингээ бадга нь өвчин хөдөлж байдаг. Одоо би энэ дэр ингээ яг нөгөө би энд өөрөө ч зөв сэтгэл зүйч л байна л да. Сэтгэл зүй одоо шинжлэх ухааны туслах хүмүүсийг сэтгэл зүйдлээс нангаах гэж явж байгаа те хоёулаа нэг салбарын хүмүүстэй. Ялаа гэсэн. Би болохоор нөгөө өөр чинь болохоор гитрхи нөгөө өөрөө эмчилгээ хийдэг учраас яг шууд хүнд нөгөө солио гэдэг утгаар нь ч юм уу те галзуу гэдэг утгаар нь яриад байгаа шүү. Энэ дээр жоо хүндрүүлж ярьж байгаа энэ дэр. Тэгэхээр нөгөө шарын солио маань шөнийн дунд өдөр дунд хөдөлдөг. Бадган солио гэхээр ингээл орой хараа бүр болохоор юм уу өглөө үүрээр шав шалтаал гүгээ харцдаг ч юм. Гүг явж идэг ч юм ингээд ийм хичлэг шинж тэмдгээр яг ингээд уламж санаа авах энэ нөгөө солионууд ч ингээд ялгаж уншилдаг. Тийм ялгаад уншилчдаг байхгүй. Тэгээ бид нар ингээд тодорхой ингээд хараа шүү дээ. За ингээд нэг солиотон ороод ирлээ хийд юм ярьж гэнэ хөдөлгөөн хурд байна нүд нь хурдтай ялтган төдөлж гэнэ гэдэг бол энэ бол хий баримжаатай байна тий. Хөтөг газараас суухгүй докторгүй. Үгний газараас суугаал ингээд хамтаа юм яриад ч юм уу ингээд тий. Ингээд байгаад их юм бол нөгөө бадган тал руугаа хөдөлгөөн муутай тэгээ бадганы дэв айл болох хөдөлгөөний эрч юм уу хүүтэн хөлдөө ч юм уу ингээд нэг тийм одоо тэр төлөв хүүтэн төлөв өвчин барьдаг гэсэн үг. Тэгээд нөгөө жоо ингээд нүдэн галганаал уурлаал үхэл нь хурцуулаад тэгээ хөдөлгөөн нь бүр ингээд хүмүүсээрээ дайр хандлагатай хурц хэлбэртэй байх юм бол энэ нөгөө шарын солиог явчихдаг. Уламж санаа ахуйд ингэж одоо сэтгэлийн өвчнгүүд хүндрэхээр ингээд хий солио бадган солио шарын солио гэдэг ингээд хуваагддаг. Яг нөгөө харьцангуй тэнцвэртэй байдаг гэдэг утгаараа яг шар хавсарсан хий солио байж болно те хий хавсарсан бадган солио хавсарсан байж болно. Ингээд энэ мэтлэнгээр ингээд сэтгэл зүйн өвчин маань одоо зүгээр ингээд өнөөдөр сэтгэл зүйч дээр очиж нэг хөвлөөсөө хүмүүс байгаа те хүүхдүүдээ сэтгэл зүй барилгаж очиж байгаа. Нүгэл гэр бүлийн хоорондох асуудлуудыг те шийдэхийн тулд ойлголцохгүй асуудлаа шийдэж чинь. Нөгөө талаас нэг энэ маань өвчин болохоос нь өрчин сэргийлж энийг шийдээсэй л гэж би үүднээс энийг тах яриад байгаа. Ажиглах нь тий ажиглах хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл зүйчний хувьд бол бас нэг тодорхой хэмжээнд 30-40% өвчний шалтгааныг яг энэ нөгөө анхан шатн дээр нь эдгэх боломжтой хүндрүүлэхгүйгээр тэгэхээр бас их ажлууд маш их байгаа ах гэж бодож байна тий. Бид нэр сая сэргийлэх гэж ярьлаа. 100 болохоор бид нар аршаа усан дэх явдаг шүү дээ. Саяны яриагаар сонсоход аршаан болгон сайн биш юм тий. Одоо халуун өвчин тосцоогүй хүүтэн аршаанд яваад иж болохгүй хүүтэн талынхын өвчин тосцоогүй халуун аршаанд явал бүр тэгж дамжрах юм шүү дээ. Энэ тал дээр уламжлалтай эмчнэрийг би дээр үе одоо эртний ном судар уншсан хүмүүс гэж ойлгохдаг. Энэ тал дээр эртний сургаалуудад юу гэж өгүүлж бичсэн бэ?
Ерөнхийдөө яг энэ дээг сургаал хийхээс илүү нөгөө бид нар онлоо барьж ярина л да энэ дэр. Тэнгүүд нөгөө онл маань юу гэдэг вэ гэхээр одоо хий өвчин тусцсан байлаа гэж бодоход те хий өвчнийг нөгөө даймжруулах нөхцөлийг бүрдүүлэх байх хэрэгтэй гэсэн. Хий өвчнийг даймжруулдаг хоол ундыг идэвхлэх байх гэсэн. Одоо шар одоо энэ дэр ингээд нөгөө өвчний чинь үүсэх шалтгаанууд нь бас их олон янз болчиход байгаа шүү дээ. Хамгийн өвчний шалтгаан бол амруу орж байгаа эдийн ундаа болчиход байгаа. Эдийн ундаагаар хүний өвчнийг нэгдүгээр өрчин сэргийлж болж байгаа. Амруу нь орж байгаа. Хоёрдугаар нь утга явдал мөр гэдэг. Явдал мөр гэдэг ирэнгүүт нөгөө хүүтний уйлрал дулаан хувцас өмсөж, сутлаа өмсөж зурх ёстой тий. Дулааны уйлрал тогтцуулах ёстой. Дулааны уйлралд ингээд халуун багшил халуун хувцас өмс яваад их юм бол нөгөө халуун шарын өвчин буюу халуун өвчин маань тусан шүү дээ тэр өвчт шүү дээ. Цусан дээшээ хөөрнүүд аман улаан тий. Хамар марман цус гойж ийн гэл ингээд зуны уйлрал халуунд хувцлал явж ил ингээд шүү дээ. Өвлийн уйлралд чи эсрэгээр ингээд шалт нүцгий яваалах юм бол хоол аам нь өвддөг тий. Тэгэл хулгаар нь өвдөг, үе мөчний өвчин хөдлөөд ирдэгтэй айдлахаа ингээд ингэдэг. Тэнгүүд одоо ерөнхийдөө бол яг зун бид нар монголчууд эмчилгээ онцлогоо хийгдэд эхэлж байгаа. Яг зун бол бид нар цаг цагаа гаргаад аршаа усанд яваад ирж шүү дээ. Тэгээд ирэхэд бол бид нар бол өөрсдөө хүмүүс бас мэрэгжлийнхээ эмчид сайн нэгдүгээрт хандаад бас яг ямар эмчилгээ онцлогоо тий аршаа зөвл таарах уу гэдэг харах хэрэгтэй нэгдүгээрт. Тий нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол одоо уламжлалт танаа ухааны бас нэг даваа тал нь юу байгаа юм гэхээр ерөнхийдөө нөгөө эн чинь одоо баг Европ ухаанаас одоо хэд мянган жилийн өмнө те баг хэд 10,000 жилийн өмнө ч үүссэн байгаа даа шүү дээ энэ чинь. Одоо бол Европ уламжлалт танаа ухаан одоо үнэхээр бодиттой юм байна. Энэ яг энийг хийж байгаа шиг баг энэ чинь шинжлэх ухааны төвшөнд баг эн чинь баг түүцгүй шиг ингээд нотлогдоо яваад байгаа юм. Тэгэхээр яг энэ уламжлалт танаа ухаан гэдэг маань нотлогдохгүй байхын ч арга байхгүй. Ягаад тэгэхээр бид нар хэдэн мянгуудаа таршиж уршиж үз. Хэдэн сая удаа таршиж турш үзээд тэгээ тэр нь сайн байна гэдэг бидний өвөг дээдс одоо ах ихч дээдсүүд маань одоо эзэд маань ч юм уу заахадууд маань ингээд тэрийг судлаа гаргаад ирсэн. Тийм учраас бид нар бол энэ дээр бол маш сайн анхаарч маш хамгийн сайн. Тэгээд уламжлалт танаа ухааны ганц давуу тал нь юу байгаа гэхээр ерөнхийдөө нөгөө өвчний мөн чанар шалтгааны нэр жимчилдэг. Тэр нь амар чухал болчиход байгаа. Уламжлалт танаа ухааны гол одоо асуудалч бол өвчний мөн чанар шалтгааны нэр жимчилж байгаа. Тэгэхээр одоо бол энэ зуны нөхцөлд бол одоо сая ярьлаа шүү дээ. Халуун аршаанд бол халуун өвчтэй хүмүүс авах бол бас хэцүү. Тийм ээ. Шар халуун ингээ хөөрчихсөн те даралт нь гисчихсэн зүрхэн савлчихсан ингээд нэг юм цус нь хөөрөөд ийм хүмүүс халуун аршаанд аваачиж жоод тархин цус харв шүү дээ. Эсрэгээрээ тэр хүн хүүтэй аршаанд орох хэрэгтэй. Доторх цус нь өтөрчихсэн даралт нь их тэр хүмүүс мэн мэдгүй очиж халуун аршаанд очивол харвчихсан намар тийм зөвлөгөө авч байгаа. Тийм маш сайн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо нөгөө монголчууд бол нөгөө бараг л фэйсбүүк дээр тэр нь тэгдэм байлээ, энэ нь сайн байлээ, тэр нь сайн байлээ бараг л фэйсбүүкээ ард чинь л одоо бараг янз бүрийн хүмүүс бол бараг хүн болгол эмч юм шиг яригдчих шүү дээ. Яг тэр болгоны хүмүүс бараг зарим нь үгээрэнж явах ч хандлах ч юм уу те. Тэгвэл энэ ч зөв юм биш үгээр ингээд дамгаалах. Тэгэхээр энэ дээр яг ямар нэг хүн болгон адилгүй гэдгийг ойлгох хэрэгтэй энэ дээр. Хүн болгон адилгүй. Одоо хий шар бадга нь харьцангуй тэнцвэртэй байж хүний бие эрүүлэнэ гэж ярьж шүү дээ. Тэгээд ирэнгүүт магадгүй тэр хүний одоо шар буюу халуун чанар дийлцсэн байгаа саяных шиг халуун аршаанд орсон байлаа. Тий. Тэр хүн бүр бөөрийн дутагдалд орох төгчөөд хүүтэй аршаанд зун нь очиж ороод улам бөөрийн дутагдлаа хөндрүүлсэн байлаа тий. Яг захтансан газар ажиллаа. Нэрээ хүмүүс мэдхгүй мөртлөө мэддэг юм шиг яриа тийчнээс цаана хүмүүс өөр хохироод байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг зогсоох арга хэмжээ тэр хүмүүсийг нөгөө та ярихаа болгохээс илүү тэр мэдээлэлд иргэд өөрсдөө бити итгэж. Шинжлэх ухааны үндэслэлтэй байгаа чи аршаанд явах гэсэн ч гэсэн одоо уламжлалтын эмчээсээ зөвлөгөө аваад явдаг байвал нэрстэл та өөрөө л орохгүй маа гэж уриалмаар санагдлаа. Тий. Ер нь бол тий. Тэнээр яг нэг том амралтын газрууд бол ойлгомжтой эмч нэртэй байгаа ойлгомжтой эмч тэр зөвлөгөө өгч байгаа. Харин эсэргээрээ нөгөө дур мэдэж явах нөгөө нийт хүүтэй аршаа маршаа ингээл тий дураараа очиод орчдөг. Тэр хүн нөхцөл байдлууд дээр ордог. Тэгээ ерөнхийдөө бол одоо бас надад үйлчлүүлж байгаа хүмүүстэй бол би бол маш сайн зөвлөж л байгаа л та. Одоо ерөнхийдөө бол энэ танд тэр аршаа зөөхөн шүү. Та тийш очираа залуу хүн бол тэр аршаа зөөхгүй. Одоо учир дуугаач явдаг ч юм уу те арай залуучуудын зөвхөн сайтай шүү гэдгээр ингээд бас хүмүүст хэлж байгаа. Тэгээ нөгөө хий шар бадгана гээд түрүү ярихаа төгсгөл ярихаар бас нөгөө залуу
ахмад настай хүүхэд гэдгээр ялгаатай бас тэр хүмүүс маань өөрөө бас хүүхэд гэхэд бол жоохон тийм юу шүү. Бадган чанартай шүү. Хөдөлгөөн их муутай, хэл яриа сул те. Аль хүүхдүүд бол бадган өвчин буюу хүүтэй өвчин тусгатай маш амархан. Яг нэг хүмүүстэй яг ерөнхий мэдээлэл өгөх гэдэг шүү дээ тий. Дунд насны би одоо бид нар нөгөө одоо хэл яриа хурц байна, хөдөлгөөн тод байна тий, ажлаа сайн хийж, ахмад настай хүн айжуудад бүтээн сайн байна. Бид нар өөрсдөө жоохон шар голцсон байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө шарын өвчин тусах магадлал өндөртэй. Хоолгонд ч гэсэн шарсан хайрсан юм хийдэж дийдэгтэй. Тэр утгаараа бид нар жоохон залуу насны идэр хүмүүс бол жоохон шарын өвчин тусах магадлалтай. За ахмад настай хүмүүс болохоор жоохон хий өвчин талаараа нэлээд давмаг альждаг. Зүрх судасных нь өвчлөл нэлээ яваад ирдэг тий. Тэгээ хиймэн одоо ясан шунаад үе мөчний өрөвсөл, үений одоо цус тавын өрөвслүүд гэдээ үсгээд хэлдэг. Ингээд энэ мэтлэнгээр яг нөгөө хүмүүс эрүүл мэндийн боловсрал бай. Яг намаа энэ уламж танаа хүн буюу мөн чанар шалтгааны нэр дэмжлтийг энэ уламж танаа ухааны яг энэ чиглэлээр бас нэг тий мэдээллүүдийг маш сайн судлаад тий. Одоо бол бас нэг үе яваад бол нэгдүгээрт эмчнэр бол илбэг болсон байна тий. Энд чи суд зэрэг гээд маарам гээд маш ховор хүмүүстэр очихгүй. Аль болох уламж эмчнэр бол одоо Улаанбаатар тэгэхэд л одоо дор хаяж 100-аад эмнэлэг байх хэвээр үд эмнэлэгтэй нэлээ 100-аар эмнэлэг байх гэж би бодож байгаа. Ортой гэхэд л хурцж эмнэлэг байна сая яригдчихсэн статистикаар харж яхад. Тэгэд энэ мэтлэнгээр ингээд харахад бол бид нар бас нөгөө интернет сошиал орчин бүрдсэн тий. Тэн дээр чинь бас нөгөө одоо би л одоо уламж танаа ухаанаар татлаарч байгаа хэмжээний хүмүүс өвлгөө өгчгөөл чадах хэмжээнд юм бичиж байгаа сонд ярилцсан байж дараа өгөөл нэг сайт юм тавьсан байгаа. Тэрэн дээр шиг ядаж ингээд яг уншиж мэдээллүүдээ маш сайн аваад хүмүүс эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. 30-40 наснаас өмнө ер нь бол хүн эрүүл мэндээ ер нь хэрэг барахтай бодохгүй байна. Ер нь. Тэгээд 40 наснаас хойш гинтл сонирн болоод ирэнгүүт нөгөө хавдар тусч байгаа дээ тий. За нөгөө нэг айхтар тийм өвчин тусч байгаа дээ хүн нөгөө тэрнээс сэргийлж чадахгүй. Үгүй нөгөө ажил амьдрал бүх юмдаа дараалсаар байгаа. Одоо чи дунд насны хямрал бас. Тэгж байгаа. Өөрөөс эргээд тэр нас өөрийгөө ажиглуулах хандлага бас байдаг. Ганц эмнэлгийн ганц зүйл орж байгаа гэхээр надад захиалгатай хэд асуултууд байна л да. Нөгөө болог гаргалтаараа хордлогын барьягаар бол ганц эмнэлэг бол хэдийнэ олон танигдсан. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Болог гаргуулах муу, зарим сайн гэдэг. Тэгвэл яг ямар үедээ сайн, ямар үедээ муу. Муу үедээ бид ч оч блогоо гаргуулад бас нэг юмнууд сая фэйсбүүк дээр яваад л ш дуруу гаргасан гинэ. Тэрнээсээ өдөрт хүн амнаас гэд яригдсан. Тий, ерөнхийдөө бол янгоо бас сүүлийн үед бас нэг эмзэлмээр юмнууд бол нөгөө дурын нэг барайна газар ч юм уу гэсэн газрууд ингээд блогууд гаргаад байна л да тий. Бас аюултай. Мэргэжлийн хэмж өөрөө ингээд нөгөө эмраа зургийг харсан байх хэвээр, эрентген зургийг харсан байх хэвээр, ясны сэргийлтийн тодорхойлсон байх хэвээр, нөгөө ясны бэртэл гэмтлүүдийн шалгасан байх хэвээр. Тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаарт бол нөгөө мэдээж чангарсан булчингуудын нэлээд сайн сулж агаад болохгүйдаа сайн гаргахгүй бол цусны эргэл мэрлийг сайжруулад хүний биеийг температурын өндөр түвшинд даарцсан хөрцсөн нурууны булчин маш чанга байх үед гаргаа сэртэнгүү тугарах үе дамаа настай хүмүүс дээр нь үе орон дээрний дискнүүдийн урж гэмтэйг. Тэгээ бүр цаашлаад нөгөө сээр нуруу одоо бэлтгэвс нуруунуудын нөгөө их биед нь хуурал цуурал магадгүй урд нь шахах цуугуурл байсан тулам сэтрээгээд одоо бүгсэн биеийн чимгэл гар нь мдэггүй болох ийм эрсдлүүд маш их байна. Тэгэхээр яг энэ бол мэргэжлийн төвшингийн хүмүүст маш сайн зураг үзүүлээд те тодорхой хэмжээнд одоо булчин чангаралтай бол булчингаас суллуулад тэгээд яг ингээд хизээ болоо гарах хэвээр гэдэг яг тэр одоо хугацаагаа бас мэдээж имж болон те зураг үзүүлж байгаа би болохгүйгээ шийдэж байгаа. Болоо гаргах сайныг өгвөл маш сайн. Бүр имчилгээ нь маш өндөр ач холбогдолтой. Одоо бид нар ингээл гаднаас нь барайлаа, зүү тавиалаа, имчилгээ хийгээлээд нуурын нугасны нөгөө диск те мэдрэлүүд маань ингээд маш хэрцэн байх үед бол барай хийгээд зүү тавиад тэр аль болох засрахгүй байгаа байхгүй. Харин зүв болоог зүв техникээр булчингийн сайн суулж байгаа зүв болоогод гаргахад ингээд маш хэрцэн ч юм уу те үе хооронд дуурн гажицсан байгаа, хазаацсан, мөрийцсэн байгаа нуурнууд ч эсрэгээр маш сайн засагдчих. Тэгэхээр энийг бол хийх юм маш зүв. Гэхдээ зөв зохистой газруудаар хийлгээд явуул их үрдэнтэй шүү л гэж хэлмээр. За баярлалаа. Энийг захиалгатай асуулт. Дараа нь ингээд ганц зөв эмнэлэг хордлогын барьягаар хэдийнэ олон танигдсан. Хордлого гэхээр хүмүүсийг одоо хордлого гэж юу юм бэ те? Хордлого гэхээр хүмүүс заавал би арх уудгүй, тамхи татдаггүй те? Надад хордлогын барьяа шаардлагагүй гэж хүмүүс бас бодож иж болох юм. Тэ? Тэгэхээр хордлогын барьяаны ач тусыг хэлж өгвөл. Хордлогын бариа бол ерөнхийдөө бол монголчууд бол хордлогоор бол одоо маш их
одоо дээгүр хувь эзэлдэг гэж бодож чинь ер нь бол одоо мах иддэг ард өмнө л хордлого бол маш их өгдөг шүү. Ер нь бол тийм байна. Тэгээд амаа би бол одоо урдныхаа ярианд бас хэлсэн. Ер нь бол энэ хоньны махнаас бол монголчууд маш их хортож байгаа. Нэгдүгээрт асуудал байна. Тэгээд нойруулж байгаа сахар өвчмөд үүсэж байгаа. За хоёрдугаарт ингээд одоо болсон болоогүй нэг ундаа ус мос одоо тий хаана өдөрсөн тос шошгоно мэддэгдэлгүй хүнсний бүтээгдэхүүн Монголд бас одоо хүнсний аюулгүй байдлыг бол маш эрсдэлтэй шүү дээ. Тэрнээс болцсон тий. Тэгээ монголчууд маань нөгөө хонсоо бол маш их иддэг болцсон. Одоо урд нь яг хуучин цагт бол тий иддэг байсан тий. Яг тэр цагт бол эрүүл бас гайгүй хоол ундж байсан ч юм уу тий. Тэгэхэд одоо хийж байгаа одоо хүнс маань тэр хуучных шиг хонсоо бол идэх хэмжээний тэг бидний бие организм шиг тийм хэмжээний бэлэг бүтээгдэхүүн халаагаал идэт байгаа шүү. Тийм бэлэг бүтээгдэхүүн баг хитэн цаг шатгалцсан хааж ийцэн гэдгийг мэдгүйгээр ингээ хаагдаа. Тэгээд ерөнхийдөө хордлого бол юунаас авч болно заяа. Юунаас авч болно? Хоол, дариг тамиг. Заавал тэр хүн арх уудаг хамаагүй шүү дээ. Тиймээс юунаас авч болно? Гол шалтгаан нь хордлого үүсэнгүүд юу үсээ биений үүсээд байна гэхээр ерөнхийдөө биеийн дугаа цус чин бохирдоод илэгний шүүх чанар чи өөрөө алдагдаад цус өөрөө өтгөрөөд эхэлчихэж байна. Тэгээ цуснд муу цус шар ус маань бүр шууд хүний цусны эргэлтэнд ороод эхэлчихэж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө ингээд ирэнгүү нөгөө зүр суц мууцсны асуудлууд чинь дийлсэн, даралт ихсэн ингээд асуудал үүснэ. Тэгээ одоо ерөнхийдөө би нөгөө сүүлд одоо би одоо нэг 10 оноос хойш чи одоо яг нэг 15 6 жил би тасралтгүй яг уламж танаа ухааны шийдлэр яг энэ нэмлэгийг ажиллуулад явж байна. Өвд нэмлэг ажиллуулж үзлээ. Ортой нэмлэгч гэсэн одоо хүртэл ажиллуулаад явж байна. А тэрнээс өмнө яг уламж танаа авах ингээд би 8 жилээр сурсан. Ингээд энэ хугацаатаа ингээд аут үзэхэд би нийтдээ 24 жилийг энэ уламж танаа авахд зарцсан байна өнөөдөр. Би өнөөдөр 41 настай гэж боддог. Би өнгөрсөн 24 жилээ яг энэ уламж танаа авахны чиглэлээр ингээд тэгээд урд нь бас нөгөө судалж барьж байсан ч юм уу те шашны сургууль сурч байснаа оролцуулах нь магадгүй 30 гаруй жил. Би бараг 5 6 настайгасаа л хойш явчихсан. Төв танаа авах тэгээ судлаад төв төсөв бүртэл ингээ ханаас талан болоод ингээ цааш явсан гэдэг утгаараа ингээд явхад бол яг энэ уламж танаа ухааны би бол маш их чадах хэмжээнд өөрийнхөө хэмжээнд бол нэлээсээ судалсан байх гэж боддог. За баярлалаа. Ингээд ярилцах сэдвүүд үнэхээр өргөн байна. Ингээд яриа дундаас л асуучмаар мэдчмээр хүмүүст хүргэчмээр их сэдвүүд байх юм аа. Тэгээд яалтчгүй одоо нэвтрүүлгийн подкастын маань цаг үүгээр өндөрлж байна. Тэгэхээр сүүлийн асуултыг ганц уламжтай үлдээе. Би дотоо орхитуулсан асуултуудаас хамгийн хэрэгтэй гэснээр хамгийн чухал гэснээр хамгийн өргөн тэ хэрэглэгдэх сэдвийн хүрээндээр ингээ хариулаад үлдээвэл. За. Ерөнхийдөө бол яг уламжлалт тангаа ухаан, дорн дахин уламж тангаа ухаан, тэр дундаа Монголын уламж тангаа ухаан гэдэг бол маш гайхамшигтай. Тэгээ сая яг хэдхэн хоногийн өмнө бас Монгол улсын ерөнхийлөгч маань бас тий уламж тангаа ухааны хөгжүүлье гэсэн нэг тийм өөрийн гэсэн Монгол улсын ерөнхийлөгч маань одоо өөрөө зарлиг гаргалаа. Тэгээд яг энэ үндсэн дээр бол ер нь бол Монголын уламж тангаа ухааны Азийн чийшэнд байгаа Монголын уламж тангаа ухаан гэдэг бол маш их олбортой тий монголчууд маань эрдэм олон зуун жил одоо тэдний өвлөгж ирсэн одоо нэгдүгээрт дадал болсон, хоёрдугаар сүлд нь хонолцоод уламж тангаа ухаан гэж нэрлэгдэж биш. Дорн дахин ангаа ухаан, Монгол ангаа ухаан гэдгээр бас бай тодорхой хэмжээний томоохон байр суурийг эзэлдэг. Яг энэ уламж тангаа ухаан бол Монголын хөрсөн дээр байна гэдэгт монголчууд маань энэ үгээр бахарх хэвээр. Яг энэ дээр үнэхээр бахарх хэвээр. Тэгээд ерөнхийдөө бол уламж тангаа ухаанаар эмчилгээ оншилгоо хийх нь ер нь бол хүний тий нөгөө өвчнийхөө уг үндэс мөн чанар шалтгааны нэр дэмжиж байгаа учраас энэ тал дээр маш сайн эмчилгээ онцлогоо хийлгүүлээрэй гэж хүмүүстэй зөвлөхөөрэй тий. Одоо л яхав би бол Монголын шинжлэх ухаан тий Европ анаа ухааны муу гэж байгаа юм биш. Намайг 2010 он төгсөөд ирж хахад Эмират зурагч уншиж олж чадахгүй тий олигтой чадaltaй тий дотор эрхтний хавдрыг ялгах чадахгүй бол ерөнхийдөө Монголын эрүүл мэндийн салбар тийм байсан. Одоо өнгөрсөн нэг 15 жил манай би Монголд ирээд хувийн эмнэлэг ажиллуулаад бас дотор нь ингээд галт тоогоонд нь чанагдаад явж шүү дээ. Үнэхээр одоо бол эмчнэр сайжирсан байна. Уламж танаа ухаанлаарааш тэр Европтлаарааш тэр ядаж нэг өвчнийхөө шиг тийм өвчин байш өгöd онцлоод гадагшаа дараагийн эмчилгээнд явуулж чаддаг. Үгүй бол тийм өвчин байш өгöd Монголдо Европч уламж талаас ч эмчлэх тайны болоод ирж байна. Тэгэхээр энэ нь Монголын
одоо анагаах ухааны салбар бол үнэхээр Монголд бол маш их сайн хөгжиж байгаа. Тэгэхээр яг энэ үүднээсээ бид нар одоо төр засгийнхаа дэмжлэгийг бас аваад тий уламжлалтгүй Европ хувьсалсан энэ уламжлалт анагаа Европ хувьсалсан энэ анагаах хоёр анагаах ухаага нэгтгээд эмчилгээ онцлогоо юм бол одоо яг одоо Америк одоо өндөр хөгжилтэй эмчилгээ онцлогоо сайн хийж яана гэж байна тий. За Герман сайн байна гэж яригдж байна тий. Одоо Япон байна. Я дараагаар нь Солонгос дэг хятадууд ороод эхэлж шүү дээ тий. Магадгүй тэрний хойноос бас монголчууд цөөх үед монголчууд бид нар ч гэсэн дорн технологич анагаах ухаанаараа ч юм уу тий. Магадгүй Европын бис заслаараа тэдрийг толгойлох одоо бид нар чинь өөрөө потенциалын хувьд ч тэр тий. Бусад нөгөө юмыг ойлгох сурах тал дээр ч гэсэн бид нар маш хурдтай хүмүүс болохоор энэ тал дээр бид нар толгойлох боломжууд байна гэж харж байгаа. Тэгээ биднэрт бол маш сайхан эрүүл эко орчин байна. Одоо бол Европын хүмүүс бол одоо Америк, Европчууд бол голцоо уламжлалт анагаах ухаанаар төлгөө орцсон. Тэгээ тэр уламжлалт Европ одоо уламжлалт эмчилгээг тэр тухайн оронд нь чиглэх сонирхол маш өндөр болсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэр уламжлалт дорн дахин анагаах ухааныг тэрийг тухайн оронд нь хүүхдүүдэд сургая. Яа бид Америкчууд өөрсдөө уламжлалт хэмжээж байж болохгүй гэж тэ. Яагаад тэр дорн дахин анагаах ухааны Европын хүн яагаад Европын жирээд өөрөө сурч чадахгүй гэж гэдэг. Энэ зүгээс маш их хардаг болсон. Тэгээ зүүн өмнөд Азийн одоо уламжлалт анагаах ухаан руу одоо чиглэсэн их нүүдэл сурахаар эмчилгээр ирж байгаа хүмүүс маш их ирж байгаа. Тэгэхээр яг энэ одоо том урсгалыг бол монголчууд бид нар ерөөсөө алдчихлахгүй. Тэгээ тэр дамаанда монголчуудын ганц тавмаа юм нэх юм бол энэ онгон тагшин байгаль байна. Бидний ууж байгаа ус, идж байгаа хоол тий цагаагаар орчин байгаа байдал маань өөрөө хүнийг ангаах хэмжээний цэвэр орчин байгаа учраас яг энүүнтэйгээ уялдуулаад бид уламжлалт анагаах ухааныг маш сайн Монгол их орондоо хөгжүүлэх ёстой. Тэгээд Монголынхаа ард түмэнд бол одоо уламжлалт анагаах ухааныхаа эмчилгээ онцлогыг бол маш сайн хийлгүүлээд тий эмч нартай сайн зөвлөгөө аваад яваад хахад бол одоо би одоо 3 настайгаас тий одоо 100 настай хөгшин хүртэл одоо зовиоросоо салаад тий ачааргалтай байх боломж байгаа шүү гэдгийг л одоо Монголын ард түмэнд хэлэх одоо хүсэж байна да. Тэгээд дээр нь хэлэхэд одоо зулаа маань одоо намайг сайхан юм нэвтрүүлэгтээ урьж оруулсан дэх баярлалаа. Тэгээд дараагийн уламжлалт анагаах ухааны чиглэлээр ингээд бас нэвтрүүлэг хийгээд бас намайг өрөх юм бол одоо би бас талархалтайгаар ирж одоо Монголын ард түмэнд өөрийнхөө чадах хэмжээндээ одоо тусаж дэмжих одоо тий өөрийнхөө мэдсэн сурснаар хуваалцахад бол бэлэн байна гэж хэлмээр байна. Их баярлалаа. Ганцуу эмнэлгийн ганцуул эмчээгээ ч гэсэн цаг цаваа хүрэлцээр зориулаад зарцуулаад хүрэлцээ ирээд өөрийнхөө мэдлэгээс зулагийнхаа үзэгчдэд зөвлөгөөгөө өгсөнд маш их баярлалаа. Маш сайхан өгүүлбэр болоо сонслоо тий бид нар ингээд өвдөхгүй боломж байгаа шүү гэдэг үг. Үнэхээр ингээд би сая сонсоход л бүр ингээд дотор цэлмэх шиг нэрээ сайхан болж байна. Яагаад гэвэл одоо ингээд бид нар чинь хаасайг бол өвчин зоолон нөгөө тий бие махбодын сэтгэл зүйн хувьд өвчлүүд гэдэг юм болж байгаа. Энийг ингэхгүй байх боломжтой шүү гэдэг үг миний бүр өнөөдөр дотрыг маань их сайхан цэлгүүллээ. Маш их баярлалаа. За ингээд өнөөдрийнх нь зулагийн дотоод аялал уламжлалт тэмдэглэгээр аяллаа. Уламжлалт тэмдэглэг дотроо монголчуудаа эдэнэ танигдсан ганцуу эмнэлгийн эмнэлгийн үүсгэн байгуулагч ганцуул эмчтэй ярилцлаа. Баярлалаа та бүхэндээ баяртай. За баярлалаа.